Сайн байцгаана өөрийнхөө мөндөд үзэгч хэлээ. Та бүхэндээ хүргэн юмдаг Дуулан гин. Дуулан гин тэр. Сүүдрээсээ Дуулан гин тэр энэ байлын нэвтрэл бинийг хөдлөхгүй байж. Шок айчих юм байна. Энэ удаагийн Дуулан гин тэргийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн нэвтрүүлгээр та бүхэнд гэмт итгэхэд Осрын тухай бүрдэж байсан бол энэ удаагийн гэмт нэвтрүүлгээр 1970-аас 80-аад оны үед гарч байсан. Цагаан нөмөрхтний хэргийг хүргэхэд бэлэн болоод байна. Энэ бол эзэнтэй гэмт хэрэг. Сандаг, сурмаа, дондог гурвыг үлдэж байсан хэрэг. 1970-аас 80-аад оны үед амьдарч байсан охид бүсгүйчүүдийг уран итгэхэд хэрхэн эргүүлж хамгаалдаг байсан айцнаас харцгаа. Амэштэй. Тэгээд хав харанхуу. Чи байсан бол дуурайж ялтаа чи. Тэгтэл хав харахуцтай эмэгтэй хүн. Тэгэл тэр эмэгтэйний хөл нь харагдахгүй мөртөө часуулаад дүүпэлний чимээ. Чат. Биш штэ чи. Чи аимшигтайгаар хөө. Тог. Хой нэг наашаа та. Ямар амир юм бэ ёо. Тэгтэл оцны хаалга салхины айсаар аимшигтайгаар. Аимшигтай. Чи. Хой хососороо хайдаа. Амирно сандаа намайг тавь. Би юусаа айхгүй. За. Яна октодоо. Ямар амир сурмаа. Намайг тэрч тийх үү? Өөрөө дайцгаас амирно ёо амирно. Тэгтэл бүр цаашаа амир. Өнөөх улаан дүүпэлний чимээ. Нэг давхрын сатаар өгсөн. Үрчээ нөр амир наш хэрэгтэй. Цаашаа наш хэрэгтэй. Ой. Юу болчихна? Ямар тэнийг юм бэ би? Баяа автаа гэртээ. Ой охтуудаа. Өнөөх улаан дүүпэлтэй өнгөлч өөдөнд ирсэн байгаа шүү. Ой, нэг наашаа хайдаа. Ингэж ханаалтдаг байж. Энийгээ гурван ихэд гэмт хэргийн сэлтэг болж эхэлсэн байна. Тэрний юу гэхээр огт бүсгүйчдийн эмэг зүйл богж цүнх төрөвчөнд нь дээврийн шин чанартай халдаж эхэлсэн байна. Энэ нь яаж ямар арга замаар халддаг байсан бэ гэдгийг одоо сурмаагийн гэрээс харцгаа. Ээжигээ дуудаач ирэхгүй штэ битээ айлтаа. За. Чи битээ чичрээд хэлдэг хөө. Би чичрээд юм уу? Чи чичрээд биш үү? Агаад байна. Охид бүсгүйчүүдийн нэгээр нь гэртээ сүнс дуудах нэрийг авцдаг. Сүнс ирсэн юм шиг байна. Сүнсээ та ирсэн бол ирснээ мэдэгдэж бидэнд энэ лаг хүлээж унтраа нуу. Тэд гурав ээлжээс сүнс болдог байж. Энэ удаагийн сүнсний ээлж сандгих. Би ирсэн байна. Яагаад юм бэ? Ой. Ямар амир юм бэ? Араа явж. Одоо чи сүнснээс асуу. Би ихтэй сургуульд орж чадахгүй юу та хэлээд өгөөч. Тэгээд сургуульд орж чаднаа.
Гэхдээ чиний над гурван дахь бүгд цөмхөн тэгээ тогшиж садаа уулын тэрийг нааш наваад. Тийм бүгдийг харин чи юу яа? Энэ эмэг зүйлд бүгдийг авахгүй юу? Бас байна штэ гоо. Эмгийн та хоёр аваа. Охид бүсгүйчүүдийн энэ аймхай гэнэн даруухан эдгэмтлийн зангийг нь 3 этгээд инхүү ашигладаг байж. Тэр 3 зөвхөн өөрсдийнхөө ариун болон өөрсдийнхөө байрны гинтүүлдлээ хийдэг байсаа энийг хүрээгээ тэлж Улаанбаатар хотын төв рүү оруулж ирсэн байдаг. Улаанбаатар хот 4 ариунаар тэнд ч 3 цагаан нөмөрхтэй, энд ч 3 цагаан нөмөрхтэй тэнд дээр энэ тэндгүй охид бүсгүйчүүдтэй дамжин ам дамжсан сүүрээ тархачээ. Тэгэх хүмүүс янз янзаар ярьдаг. Сүнс байдаггүй тухай бас ярьдаг. Би ч гэсэн итгэдэггүй. Тэгтээ 1970-80-аад оны үед амьдарч ирсэн 3 цагаан нөмөртөндөө таарсан гэх нэгэн бүсгүй яриаг та бүхэнд хүргэе. Тэр өдөр би сулчмлын улдагт ажилладаг сүүийн найзаас аваанцсан дээрээс үгийг нь зург бүрэг зээлсэн байхгүй юу? Тэгээд тэр мөнгө аваад Байтны кафед орж нэг баяртай цай уучаад тэндээсээ гараад хөдөлмөр кино театрт төмрөө найзтайгаа кино үзчихсэн юм. Тэгээд төмрөө найзгаа бүлээх зураа би 60 мөнгөний марууж авч идээ зогсож ирсэн чинь нөгөө 3 сүнстэй ч би яг таарсан. Ёстой амир өндөр нам өдөө 3 сүнсээсэн. Тэгээд айгүй амир миний хамаг юмыг дээрэмдээд тэр бүдүүн сүнс нь өнөө өлөн сүнс заяа. Миний эдчихсэн маруучны хөдөл дээрэмдсэн. Үлбэрч өгч ажил марууч 7 удаа юм чинь. Харин тэр өндөр сүнс нь ёстой сайхан сэтгэлтэй сүнсээсээ нөгөө бүдүүнийг байлаа ядаж марууч ингээд үлдээлтэй гэж загнаадсан байхгүй юу? Би өндөр сүнсэд маш их баярлж байгаа. Харин тэр намхан дургаас сүнс нь миний галаас ингээд барьсан чинь урд ороонд илдүү очиж бүжгэн дарахтаа нэг залуудаа бүжгэлсэн. Тэр залууг хаталтаа амар ядлан сурагцсан. Дээр намаа бүр найзсаа 100 төгрөг зээлсний хүртэл мэдчихсэн. Ёстой амир. Үнэхээр сүнс гэж байдгийг мэдээ манайхаа би та таарсан шүү. Ёстой амир. Тийм ээ. Энэ бүсгүй ярианд элдв очрын кино театрын бүжиглэдэг яриа авлаа. Улгаачин арга нарийнсад цагдаагийн арга давхар нарийнсдаг гэсэн яриа байдаг. Энэ гурван гимнэтгэлийн үйлчлэг цагтан сэргийлэх нь нүд алгаслахгүй ажиллаж байсан. Элдв очрын кино театрын бүжгэн дээрээс 3 этгээд дараагийнхаа өгөөжийг сугалж авдаг байж. Энэ орны бүжгэн дээр цагтан сэргийлэхийн ажилд оршин оруулсан байна. Цагдаагийн ажилтан зоригог цол цаяа нэрээр бүжгэн оруулахаар зэгсэн байсан юм. Одоо ингээд элдв очрын кино театрын бүжиг рүү хамтдаа орцгоё. Тэнцэтгэв. Танилцъя. Та би ч одоо арга завгүй байна гэхүүтэй. Чадахгүй. Сайн залуу танилцъя. Яна би нэвтрүүлж байна. Сайн залуу танилцъя. Чи бидний манганы хэрэг алдагдуулаад ярьж та. Үе би ч яг улаан савч гэлдөө. Газ хүч. За чи хүлээж байгаа. Цагдаагийн ажилтнууд зоригог ямар ч мөнгө төрөмжгүй оруулсандаа хумсарлаж цонх дүүрэн мөнгөтэй эргэж бүжгүү оруулсан байдгийг. Ой, яцаа. Өгөөш авахгүй байна. Өнөөдөр цайр бүжгүү төвөө. Тэний Энэ түнгээ болгоомжтой хайцлаа шүү дээ. ямар мөнгө? Сөс дутгоо. Чи шатаа дөрөв тоглоод нэрээ хэлэхээ завтлгууд яваад өгчээ. Сүнхээ авсан танилцъя гэж. Баярлалаа. Зооцъя. Ой, манай найз сүнс дурдсан шүү дээ. Би сүнсэн шүү дээ. Яг л зүгээр сүнс дуудгоо гэж ахгүй юу та. Сонирхживэл манайх руу явах уу? Тэгээд та ямар гоё юм бэ? Хөөе. Манай хоёр найз охин авшин ягтын боосны баазад төсөөдөр тэмдэглэж байгаа. Бүгдээ тийш хамт явах уу? Цагдаагийн ажилтнууд зоригоо ажиллаар маш сайн гүйцэтгэж 3 этгээдийг 40,000-ийн боосны баазтай байранд авч ирсэн. Тэнд цагдаагийн ажилтан гунаачв, цагдаагийн ажилтан бандхүү нар эмэгтэй болон хүлээж байсныг 3 этгээд мэдээгүй юу? Хот хав харах уу? Тасгар хувцтай эмэгтэй.
За 일부러 이내게 논다. MCM ярьж чи бидний нийтдээ зөө. Тэгээд тэр эмэгтэй час улаан төгөлний чимээ tok. Ой! Улаан төгөл шүү дээ таньне. Янз бүрийн юм да. Ой, одоо хаар гартаа шууд айна энэ. Яг зү. Хот бас л хав харахгүй. Би юу ганцхан хийс жоо хүмүүсийг багалцуулаад яваад байна гээ. Эмили. Ой, 이거 하나가 яваад байна шүү дээ таньне. Нисчигээ хаадаг шахаа. Уй, анааяш. Ясаа. На түүхийч түгэн ямар том юм бэ? Чи зэм юм хэвээр түг байдаг шүү дээ. Чи юу шүү? Сурма одоо шууд буурдусээ. Буурдусээ шууд ай. Яг зөв богоогсоо энэ стайм. Хот дахиад харах уу? Дахиад нөгөө нэг хар утастай нэг чи амаа жимичдэггүй яг энэ ч юм шиг харагдаад байна. Тэгээд тэр эмэгтэй толгойн ердөөс харагдахгүй бүр хажуудтай буурлус дагаж яваад байдаг аахгүй. Тэгээд хүмүүсийн нүрэн дээр наалтал камера бас тэгээд таалдаг аахгүй да. Ой манайхаа бач. Гадагчин ой шилний хүмүүс гадаад байна. Бач. Яагаад байгаа би? Наа түүхрүүд чи түгэн том. Чипүндээ үстэй. Өөртөө сүстү чахгүй юм шүү. Хүмүүс айгаад байгаа шиг. Ихтэй унаад. Өчмөхдийн буусын ванста байна. Өчм. Ясвэ. Юм ярихгүй яа. Өчмөхдийн буусын вансанд 3 удаа буу тас хийснээр энэ гэмтэрийг өндөрсөн гэдэг. Сандагээс сурмаа хоёр нь ертөнцийн жамаар бохны одонд одож харин Туранхайг домдог нь одоо 69 насыг зоглож Лен клубын хотын саатанд 49 чулуу татдаг гэдэг мэдээлэл байдаг. Би харахад энэ ярилцлага авч амжаагүй. Гэхдээ лам дээр очиж үзүүлэхээр тэгдэг шүү дээ. Таны сүнс зүүн өвдөг дээрээ эсвэл баруун өвдөг дээрээ баруун мөрөн дээрээ зүүн баруун зүүн шалт бадай юм. Ёо, сэтгэлдээ тэр нэг юм зүгчээж байгаа юм шиг. Гөрөө яа. Таби баг итгэдгүндөө. Заа ингээд энэ удаагийн дуйлан хэмжээг нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөө. Дараагийн нэвтрүүлэг болчихсон. Эйний бэнда. Самарас ханда гарна. Дараагийн нэвтрүүлэг бол баярлалаа. хамгийн хөөрхөн банш телевиз